Гэмсэг ноёд татагтай. За зодлоод би ингэж ярихгүй гэж. Зүгээр. Ингүүл арай яах бах. Та бүхэн бас ядарч байгаа бах. Түрүү Хатанбаатар өгш хэллээ бас комеди гэд те ганцаарчлсан ярианы хошин урлаг гэд энэ болохоор нөө дуулж чаддгүй, бүжгэлж чаддгүй хүмүүсийн одоо үлдсэн ганц хийж чадах юм байдаг. Тийм байдаг шүү. Тэгээд энэ яг уу ур чадвар бас ингээд багшлах ур чадвартаа бас хослоод олон хүмүүст хүрээд явж байна. Миний кейс дээр гэвэл тэгээд энэ талаараа та бүхэнд би хитэн товч тодорхой мессежүүдийг хүргэе гэж бодлоо. За яг үнэ хэлэхэд би багшлах тийм бакалаврын зэрэг энэ төр байхгүй. Би өөрөө нисхийн инженерийн мэргэжилтэй Америкийн нэгдсэн улсын Канзасын их сургууль гэдэг сургуульд 5 жил төгссөн. Тэгвэл Америкийн талын тэтгэлэгтэй 100% төгссөн шүү. Бас нөгөө яагүй шүү. Ээж аавынхаа юм юмар яваагүй. Тэгэд энэ маань бас цаана нэг бяцхан түүхтэй байгаамаа. Нийтдээ би 5 жил Америкт сурсан. Ээж аваасаа сургалтын төлбөрт мөнгө аваагүй. Нэг 150 мянга орчим долларын тэтгэлэгтэй явсан. Тэгэд миний яг араас яг манай сургуулийн дунд сургуулийг төгссөн дахиад 3 4 хүүхэд яг надтай адилхан тэтгэлгээр араас маань явсан. Бүгдээрээ одоо гоё ажилтаа нэг нь одоо сая би Нью-Йоркт уулзах гээд уулзах чадахгүй ирлээ. Хөрөнгө оруулалтын айгүй том фирмд ажиллаж байна гэд тэгж байна. За би болохоор нийслэлийн 11-р сургуулийг төгссөн. Намайг төгсгүйд 500 гаруй сурагчтай физик, математикийн сургууль гээд би дунд сургуулаа төгсөхдөө нэгч одоо хүрэл медальч, дүүргийн хүрэл медальч авч үзээгүй. 10 төгссөн аттестатн дээр маань 5 B дүн байдаг, 1 C дүн байдаг. Тэгээ яг л одоо дундаж тийм сурагч байсан. Гэхдээ би яг төгссөнийхаа дараа 1 жил завсарлаад англи хэлээ их шаргуу бэлдсэн. 1-р сургуулийн урталт нэг ихчийн ажилуулдаг нэг 2 багштай жижигхэн сургалтын төвд TOEFL SAT-ийн шалгалтанд бэлддэг байсан. Тэгээ ер нь бол нэг ийм тоо байгаа штэ. Та бүхэн бас санал нийлэх бах. Хүүхдүүд 12 нас хүртлээр их хэлэн дархлаа суугаагүй байдаг болохоор их хэлээ мартаад оронд нь гадаад хэлийг төгс сурч чаддаг. Харин 12-оос 16 наснда их хэлэн дархлаатай сайн мөртлөө гадаад хэлийг дахиад төгс сурч чаддаг. 16-аас хойш настай хүүхдүүд гадаад хэлийг бүр төгс сурахад бол за хэцүү. Гэхдээ бол яг ус цасч болно. Гэхдээ яаж хийж байгаа зовж л сурдаг гэдэг юм бол байгаа тий. Би болохоор 17 наснаас эхлээд англи хэллийг яг шамдан суралцсан учраас яг зовж сурсан хүн байгаа юм. За тэгээд Америкт ингээд яваад төгсөөд ирлээ. Тэгээд ирээд яагаад одоо ингээд сургалтын төвд төв ажилуулад ингээд багш болсон бэ гэхээр те найз нар маань асуудаг л та чи айхтар ингээд нисгийнээр сурж ирчээд яагаад ингээд англи хэл заагаад байгаа ингээд тэгдэг. Энэ дээр би нэг тал дээр бас нийгэмдээ бас нэг мессеж хүргэмээр байгаа юм. Багшийн ажлыг тийм те за ярианы үгээр хэлвэл те мяа ажил гэж боддог хандлага бас байгаад байна. Би энэний эсрэг амьдрмаар байна. Багшийн ажил бол кул ажил байх хэвээр, секси ажил байх хэвээр тийм үстэй тий. Гоё ажил байх хэвээр шүү дээ. Багш хүн гоё санагддаг байх хэвээр. Би Хатанбаатар огштой өнгөрсөн жил яг өдийгөөс жоохон өмнө Санкт Петербургс хот цаашаага нөгөө Финлянд их магтаж ярьж байгаа. Финляндаар явж дэлхийн номер 1 гэж яригадаад байгаа энэ сургуулиудыг очиж үзлээ. Тэгээ цаашаа Герман энтер орж хамтдаа явж сургуулиудаар нь орлоо. Нөгөө магтаад байдаг Ликваниугийн их сургууль энтергээ Сингапур, Хонконг бүгднгээр нь явж үзлээ. Солонгосоор явлаа тий. Ингээд харж байхад тийм байна л та. Финляндууд ярьж илээ л дээ. Танаа багш нар чинь айгүй мундаг өндөр хангамжтай сайн цалинтай байдаг болохоор юу байд юм биш үү? Нэр хүндтэй байд юм биш үү гэсэн чинь үгүй ээ. Энэ болохоор манай зүгээр нийт ард түмний соёлын асуудал байгаамаа. Яг бид нар бол овоож оцоосон тийм багшийн хангамж бол байдгүй. Яг уу бүх одоо үндсэн юмдаа хангалттай амьдралтай байдгаа. Гэхдээ швах бол нэр хүндтэй гоё байдаг учраас шалгуур өндөртөө байдаг гэд ярьж илээ. За тэгэхээр бас нэг бодоод байгаа юм маань болохоор мэдээж яг уу суур хэрэгцээ хангагдaltaгүй яг уу гэхдээ бид нар бас сэтгэл зүгээрээ багш хүн гэдэг чинь гоё гэдэг зүйлийг нийгэмдээ хүргэмээр байгаа юм. За тэгээ ингээ бодлоо. Комеди сүүлийн 5 жил хийлээ. Комеди их олон хүнд хүрээд байна. Тэ комедигийн бичлэг 50 500 мянган хүн үзчихэж байна. Тэгсэн бүртлөө би англи хэлний талаар ингээд нэг бичлэг 50 20 мянга хүрээд гацж байна.
Тэгээ яагаад байгаа юм гэхээр бас мэдээж үзэгчтэйгээ буруутгах бол буруутгах асуудал бол биш шүү. Энэ юундаа байна гэж судлаад исэн чинь ингэт юм байна. Юу хүнд хүрдгүү гэхээр стори хүнд хүрд юм байна. Яриа ямар нэгэн тоочсон юм хүнд хүрдгүү, стори хүрдэг. Стори гэдэг маань бяцхан түүх, өгүүлэмж хүрдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар хүнд юмыг хүргэмээр байгаа бол ямар нэгэн байдлаар өгүүлэмж рүү оруулна гэсэн үг. Одоо энэ маань өөрөө юу л да. Одоо хүмүүс нийтлэл хэрэгтэй юмаа олж уншихгүй байгаа бүртлөө яагаад ингэж Netflix-ийн сериал үзээд байгаа юм бэ гэхээр энэ нь өөрөө маш гоё фильмээр харуулж байгаа өгүүлэмж байгаа даа байхгүй юу. Тэгэхээр би та бүхэнд нэг уриалмаар байгаа юм нь юу вэ гэхээр багшийн ажлыг нийгэмд сайхан харагдуулахын тулд та бүхний түүх гарч ирмээр байна. Одоо түрүүн боловсролын сайд маань ярьж байна те. Ингээд шоу хийнэ, реалити шоу хийнэ гэж. Яг энэ шиг та бүхнээс ямар сонирхолтой түүхүүд байгаа бол, ямар замналууд байгаа бол, ямар сурагч юу хийж байгаа бол гэмээр энэхүү түүхүүдийг аль болох гаргаж ирэхэд анхаараач гэж уриалмаар байна. За хоёр дахь зүйл нь болохоор ер нь ийм байна. Сүүлийн 3 жил бол би одоо яг танхимд сурагч нартай тулж ажиллаж байна л та. Одоо Хатанбаатар багш сая танилцуулсан энэ гадаад үгийг цээжлэх энэ хөтөлбөрийг одоо удирдаад явдаг манай фаро сургалтын төв дээр бол надтай нийлээд бараг 10-аад багш байна. Гэхдээ яг миний удирдлагын доор сүүлийн 3 жил 4,000 орчим сурагч нар миний ангиар ороод гарлаа. Энэ богино сургалт л та. Тэгэд 4,000 орчим хүмүүсийн датаг ингээд эргээд харж байхад нэг иймэрхүү байна. За орж ирсэн хүмүүсийн 60 хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгээ яагаад юм мэдэхгүй эмэгтэйчүүд айгүй их англи хэлэндээ их анхаарч байна. Тэгэхээр бас нэг дэх анхаармаар байгаа юм нь бас энэ эрэгтэй сурагч нартаа жоохон илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж надад санагдсан. Монголчуудын бас нэг суурь соёл баг шиг байна л да. Эрэгтэй хөлт өөрийгөө тэгээ учраа олдог гэдэг хандлагатай. За хоёр дахь нэг юм нь орж ирж байгаа сурагч нарын хамгийн том асуудал нь гэхээр мөрөөдөлгүй байна. Мөрөөдөлгүй, дээрэс нь энэ мөрөөдөлтөд хүрэх ямар нэгэн баримжаа байхгүй орж ирж байна. Жишээ нь энэ хүмүүсийн яг хуу ерөнхийн нэг зорилго нь бол англи хэл сурах гэж бодоод байгаа боловч тэрэндээ хүрэх ямар алхмууд байгаа гэдгийг задлж хэлж өгсөн зүйл байхгүй болохоор нэг захгүй их далаа руу орж байгаа юм шиг санагдаад ороод нэг 2-3 сэлэнгүүтээ боли байлигээ эргэлүүгээ явдаг. Иймэрхүү зарчимтай байгаа юм л та. За тэгэхээр ер нь бол та бүхэн бас санал нийлэх байх гэж бодож байна. Нэг хідэн ийм тоо байна. За дэлхийн баг хамгийн олон үгтэй хэл бол англи хэл. Ягаад тэгэхээр англи хэл өөрөө inclusive хэл гэж ярьдаг. Бусад орны бусад хэлүүдийг англичилж өөртөө шингээх асар өндөр чадвартай. Монгол хэл ч гэсэн тийм чадвар их өндөртэй хэллээ. Одоо жишээ нь орос хэлний масло гэдэг үг байхад маслтаа талах гэж хэрэгжилж байна. Тэ масл бол баг монгол үг болсон шүү дээ одоо. Тэ энэ шиг англи хэл гадаад бусад хэлнийхээ үгийг айгүйх өөртөө сорж наалтуулдаг хэл юм байна. Одоо энэ англи хэллийг хэлний энэ Oxford Dictionary гэдэг байгаа. Энд албан ёсоор жил болгон асар олон үгнүүдийг англи үгээр шинээр бүртгэж шингээж авч байна. Монгол хэл ч гэсэн тэгээсэ гэж хүсэж байгаа. Тэгэхээр ер нь бол англи хэлийг бараг сая орчим үгтэй хэл гэж яриад байгаа. Харин одоо жишээ нь Харвардын утга зохиолын ангийг төгсөж байгаа оюутан бол 150,000 орчим үгийг чөлөөтөө ерөөхдөө ойлгоод нэвтрэлцээд хэрэгжилж чадчихна. Бидний одоо яриад байгаа англи хэлээр ус цас гэж ярьж байгаа хүн болвол ойролцоогоор нэг 20,000 орчим үгэн дээр л ус цас байна. 20,000 орчим үгийг маш сайн мэдчихэв. Ер нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг болохоор хэд болдог вэ гэхээр 10,000 үг байна. За тэгэхээр 10,000 үгний баялагтай хүн болвол ямар ч мэргэжлэр хамаагүй бакалаврын зэргийг чөлөөтэй хамгаалж байна. За тэгэхээр энэ бас нэг зорилго биз. Англи хэл сурна гэж яхаар нэг 10,000 үгний босго тавь. За тэгэнгүүт доошоо явж байна. Та бүхэн мэдж байгаа. Одоо юу гэдэг чинь энэ Central Tower-ын доотлын reception-ээс миний нэг юм датата сим байгаа очоо авчаарай. Ямар ч хүн ойлгоно шүү дээ, тийм үстэй. Бид нар өөрөө мэддгээч мэддгүү 2,000 үг байна. Улаанбаатарт амьдарч байгаа Facebook хэрэглэдэг хүн болвол чи миний request явуулсан чи өстой confirm хийчихгүй нэрэ их цан гаргачаа өстой хартлан шеэрмээр те. Тэгдэг үстэй. Тэгэхээр бид нар мэддгээч мэдхгүй 2,000 үг байна. Тэгэнгүүт яаж болж ийнө вэ гэвэл англи хэлний багш нар маань сурагчдыг өөрсдийнхөө ангийг өдөртөж явуулахдаа
тэртээ тэргүй мэдж байгаа үгнүүдийг айгүйх ашиглаад хэрэглүүлж ивэл бас шинэ үг заах юм дарамтнаас нь аварч болж байна. За тэгэхээр бид бүхэн уушаа 2000 үг мэдж байгаа. За тэнгүүт ингэдэм байна л да, нэг гадаад очиод ингээ янз бүрийн харбор ажил хийгээд амьдралаа аваа сайхан явцдаг ах ихснэр байна шүү дээ. Энэ хүмүүс хэдэн үг мэдээд байгаа юм гэхээр ерөөсө 3000 үг л мэдчихэв. Хүн 3000 үгтэй байхад хаач амьдралаа нэг буруу зүйл хазгаа гიშгчихгүй бол аваад явж болчихно. За тэгэхээр одоо бүгдээрээ иймэрхүү зорилгоодыг харж байна. За мөн Хатанбаатар багш Викторийн анх ингэж санаачилж гаргасан энэ гадаад үг цээжлэх сургалт маань 600 үйл үг цээжлэх сургалт гэдэг байгаа. Энэ ямар учиртай тоо юм гэдгийг бас ярив. Одоо энэ ой тогтоолтын энэ аргыг сая та бүхэн танилцуулсан. Энэ аргыг хүн анхандаа та нарт хэцүү байгаа ч гэсэн 200% үгэн дээр яс суужгаад хэрэгжүүлсэн байхад дадал болж байна. 200% үгэн дээр. Тийм учраас Хатанбаатар багшийн анхны гаргасан ном нь дотор 200 үгтэй байгаа. За нөгөө сумууд дээр 50% л хангаа явж байхад болдог тийм үү? Тэр шиг бид нар юу гэж бодсон бэ гэхээр 200 үгийг нь 2 нуглаад 400 үгийг сайхан заач. Нэг үгт боли. Талын л сураад гараг. Тэгэхэд ядаж үг цээжлэх таталтай болоод гараг гэдэг утгаараа 400 үг сургалт гэж анх гаргаад сүүлдээ яг нөгөө арга техник маань сургалтын хөтөлбөр маань нарийсаад ирэхээр үр дүн сайжраад хүмүүс 400 амархан байна. Жохон нэмийгээд 600 болгосон ийм түүхтэй. За мөн манай сургалтын хөтөлбөр бол үйл үгийг түрүүнд заадаг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр та бүхэн бодоод үзээрэй. Хоёр хүн хоорондоо ярьж байхад юу ч ойлголцохгүй байсан ч гэсэн нөгөө хүнийхээ үгнээс үйл үгийн л бариад авцсан байхад харилцан яриа үргэлжлэх боломжтой байдаг. Нэгт. Тэгэхээр гадаадд оронд очиод мэдэртэй дэргүү татаа тунгааддаг. Тийм учраас ятаж үйл үгийн л барьцсан байхад тэр хүнтэй харилцаж чадна. Нэгт. Хоёрт нь орчуулгын техникийг та бүхэн задлаад харах юм бол ямар ч орчуулгын техник дандаа үйл үгнээсээ эхэлж орчуулдаг. Үйл үгийг барьж авлаа. Хоёр үйл үгтэй байх юм бол холбоо өгүүлбэр юм байна. Аль нь туслах өгүүлбэр юм болоо гэдгийг үйл үгнээс нь шинжилээ. Тийм үү? Үйл үгнээс нь хөөгөө за ямар ч гэсэн ингэсэн юм байна. Хаана ингэсэн, хин ингэсэн, юуг ингэсэн, хизээ ингэсэн гэд бусад мэдээллүүдийг хөөж орчуулдаг. За тийм учраас үйл үгийг л барьж авах нь бас чухал. Дараагийн үйл үг төрүүлж сурах гол чухал зүйл нь юу вэ гэхээр нэр үг бол яах вэ? Мэдэхгүй байсан ч гэсэн excuse me this finish те болж байна уу? Энэ устаас ав энийг мэдэхгүй гэж болно шүү. Гэхдээ ихэнх нэр үгүүдийг гар уруугаараа заагаад хүнд харуулж болдог. Болохгүй бол зураад харуулж болдог. Харин үйл үг өөрөө бийгүй учраас хүнд ойлгуулж татаа тунгаадахад хамгийн хэцүү байдаг. За тэгэхээр үйл үгнүүдийг төрүүлж түүж заадаг. Одоо манай нэг ийм туршлага байна. Та бүхэн бас туршаад үзээрэй гэж хүсэх байна. За тэгээд миний яриаг бол би товчхон байлгая гэж бодож байна. Гэхдээ яг бас ийм жоохон албаны юм дээр арай комеди явчмааргүй байна л да тий. Тэгтээ ер нь та бүхэнд тий. За. Дахиад та бүхэнд онцолж нэг хэлмээр байгаа юм. Хүүхдүүдийг storyteller болгооч. Story өгүүлэмж ярьж чаддаг болгооч гэдэг нь хэл сурахтайгаа дүүхүүц том чухал чадвар байна. Одоо ийм байгаа юм л та. Би анх сургуульд аппликейшн бичиж байхдаа тэр 100% тэтгэлгээ авахын тулд би нийтдээ 4 эссе бичсэн. Тэр эссе маш урт эссенүүд байсан. Би ингэсэн юм анх дүүргийн олимпиадад ороод шилдэг хүүхдээр шалгаж 4-р байранд орлоо гэдэг өөрийгөө жоохон дөвөөлгөө бичихгүй. Тэрийг Америкт уншиж байгаа хүн тэр Монголын нэг ямар хот гинөө дүүргийн Sukubhatar district honor student тэр хүнд сэтгэлд нь юу ч хүрэхгүй байхгүй. Би анх ийм эссе бичээд очсон. Манай ээж надад засч өгч ирсэн. Үгүй ээ минийхөө ингэдэггүй маа. Наад хүн чинь ерөөсөө сэтгэлд нь буухгүй шүү дээ. Чи оронд нь ингэ бичлээ. Манайх хотын захад амьдардаг. 2 өрөө байранд тавуулан амьдардаг. Би манай сургууль айгүй олон сурагчтай учраас орой ээлжээр сурдаг. Улаанбаатарт шөндөө өвөлдөө 35 хим хүртэл хүүтэрдэг. Намайг 5 цагийн хичээлээ тарахад хав арахгүй болсон байдаг. Би автобусаар 2 дамжиж гэртээ харьдаг. Тэгсэн ч гэсэн би гүрийж хагаад хичээлийнхаа дараа TOEFL-ийнхаа давталханд явдаг ийм хүүхэд байна. Намайг аваач. Ойлгож байна уу? Тэ? Тэгэхээр таны сурагч ямар мундаг англи хэлний үг мэддэг байх нь албагүй, хамаагүй. Зүгээр л өөрийгөө дэлхийн нийтэд ойлгомжтой ярьж чаддаг хүүхэд байх нь хамгийн чухал байна.
За одоо би өнгөрсөн жил өөрийгөө овоо ус застан хил устан болов гэж бас бодсон. Бас үгүй бэлээ. Та бүхэн бас өөрсдөө хил устаа л гэж бодож байгаа байлгүй. Энэ жил нэг төрийнхаа наадмыг нэг синхрон орчуулаа үзээрэй. Чанга юм байлээ штэ. Манай төрийн наадмар чинь тэгээд нөгөө телевизэн нэвтрүүлэгч нар чи ямар уран тод хилтэй юм те. Ерөөсөө тэгж бүх мөх тайлбарлахтаа тэгдэм байлээ штэ гарч ирээ те. Хүмүүний алтан заяа энд байхын учир Монголдо төрсөндөө би Азтай гэдэм байлээ штэ. Хажууталд нөгөө Америк хүн юу гэж үү гэдэг. Би хүмүүний алтан заяа ч одоо юу юм бэ те. Орчуулахад ямар хэцүү байт юм бэ те. Би бол яг бандсандаа бол айгу хазгаа мөрөө. Okay, Mongolian people were living a very golden life and I'm feeling lucky те. Нэг тиймэрхүү маягаар орчуулсан яг үнэхээр бандсан л таа бас те. Араас нь тэгдэм байлээ шүү дээ гарч ирсэн. Тунгалаг усны төлөөг хулангийн сүрэгтэй булаалдахын учир гэл ингээл монголоо магтаал. Юу гэж юу гэд тунгалаг усны төлөө чи юу юм бэ тийм үстэй. Би энэ Банако цэвэр усл гэж мэдчихснээс биш. Хизээчлаг тунгалаг усны төлөө гэж би англиар ярьж байгаа байхгүй. Mongolians were drinking pure water and хулан ч одоо бас юу юм бэ те. Wild donkey coming and we were fighting те нэг юм айгу хэцүү эсэл та надад бол орчуулахад те. Хорвоод хосгүй хорвогийн бүх их шгийг хоёрхан чавхцанд багтаадаг энэ төр гэл морио ураа магтааш үлгэх юм те. Okay, Mongolian music was playing every music in the world. Only two you know чавхтас те ингээд бас хэцүү байдалд орд юм байлээ шүү дээ англи хэлний багш нар ч юм бас те. Тэгэл эн чин юу мөнүүдийг тэр бүхийн янз бүрийн цоллогооч ямар нарийн цолт юм бэ тийм үстэй те. Гарч ирэл түмнээс төгөлдөр олныг баясуулагч гэлдэх юм те. Түмнээс төгөлдөр энэ түм чин 10,000 бол юу лээ дотроо бодож байгаа юм чи. Okay, this guy was very perfect among 10,000 other men. Тэ олныг баясуулагч энэ төр гэхэр чин бас яг бодохгүй байхгүй. He is a big champion but he is a public entertainment man. Тэ нэг юм. Найз нь бол нэг тэр хавцаал орчуулсан те. Тэгэхээр найзынхан дахиад хэлэх гээд байгаа юм те. Монгол хэлэн дээр уран яруу хүнний зүрхэнд хүрж байгаа энэ стори өгүүлэмж гэдэг юмыг хүүхдүүдтэй хэлүүлж англи хэлээр бас хэлүүлж дэлхийд ойлгомжтой яриулдаг л тийм л хүн болгомоор байна. Тэгээд үг хэлэх боломж олгосонд баярлалаа. Иймэрхүү л юм байна. Баярлалаа.